түргэн зур албан тушаал их бодол нь анайл алс холын хэвээр өөрөө нэргүй нэхий хэвээр тул нэрлэхийн ихээр нэрлэхэж зовсон ч сайн сайхан ажимдрэлийн оргил төрөх замыг олж харсангүй. Сурвалжлагчийн хөөрхийлэлтэй мэрэгжилдээ дүлий дүмб түгжигдмэл гав ганцаараа хоригдмал юм шиг санагдана. Түүнийг үнэлэн үзэх боловч цөм доош хардаг байж. Байнга тусалдаг Форест нь ч дахиад гэртээ өрсөнгүй найзын ёсоор чи гэж нөхөрсөг ханддаг боловч доод хүмүүс лүгэ харилцсан. Харин Дүүрва завал гарвал юм бичдэг болжээ. Мэдээ сэлт бичсээр үзэг нь хурцдаж Алжирийн тухай 2 дахь өгүүлэл бичиж байх үед нь дутагдж байсан арга ивийг эзэмшиж аваад цаг үеийн чухал тэмдэглэлийнхээ хувь заяанаас нэгэнт айдаг нь өнгөрчээ. Гэсэн ч өөрийн эрэмц хүслийг бүрэн чөлөөтэй гаргах найруулал юм уу сайн мэддэг хүний бичсэн улс төрийн өгүүллийн хэмжээнд хүртэл асар их зай байлаа. Булёны ойн зугаалга дээр жирийн хөтчийн журмаар морь унах, эзний ёсоор морь унах хоёр шал өөр зүйл шүү дээ. Ялангуяа харан байтал гомдон гоморхуулдаг зүйл бол түүний хувьд дээд зиндаанд гарах хаалга хаалттай. Хүн бүхэн өөрийн доош хардаг, ховдог, шунлан ирэхээр зүгээр л байн ойртуулдаг цөөн хэдэн нэртэй жүжигчин хүүхнээс өөр олигтой танил эмэгтэй алга байгаа явдал байлаа. Дүүрва урдын туршлагаараа энэ бүх дээд зиндааны эрслэн 3 дугаар зэргийн жүжигчин хүүхэн зөвхөн агшин зуурт тэдний сэтгэлийг татаж чаддагт минь ингэтлээ дурлан сонирхдгоос цаашгүй хүмүүс гэж мэдээд ирээдүйг шийдэж чадах тийм хүүхэнтэй уулзахын төлөө чөдөрлүүлсэн эмнэг хангал шиг зүтгэн тэмүүлнэ. Форест авгаанд очиж уулзах юмсан гэж байн бодогдох боловч өнгөрсөн удаа айхтар сүрхий доромжлуулсандаа бие барина. Түүнээс гадна нөхөр нь уурихыг хүлээн. Тэгж байтлаа гинт Дэмрэл авгыг санаж манайхаар очоорой гэсний санаад хийх юмгүй завтай нэг өдрөө тэднийд очижээ. 3 цаг хүртэл би заавал гэртээ байдаг гэж хүүхэн түүнд хэлсэн юмсан ч. Дүүрва 2 хагаст тэдний үүдний хонхыг дарлаа. Тэднийх Вернен гудамжинд 5 дугаар давхарт суудаг байж. Хонхны дуунаар үсэг эзгэн сэгсийсэн залуухан зарц бүсгүй бяцхан ороо өвчөө зассаар гарч ирээд Дэмрэл авгаа гэртээ би харин болсон босоогүйг нь мэдэхгүй байна гэж хэлмэгцээ. Зочдын өрөө рүү орсон түгжээгүй хаалгыг онгойлголоо. Дүүрва дотгошорлоо. Дотуур тавил муутай юм хумын хаашаа шураасан нэлээд том өрөө байлаа. Ханын дагуу өнгө алдаж хуучирсан сандал цувуулан өрснөн зарц хүүхнийг үзмжээр болсон байж таармаар. Түүнээс гэр орны тогтохыг боддог чадварлаг халамжтай эмэгтэй хүний гар орсон юм огт үзэгдсэнгүй. Голоор сэлж яваа зав, тэнгис таваа хөлөг онгоц, талын дундах тээрэм, ойд буй модчинг зурсан 4 хөөрхийлэлтэй зургийг урт богино оосроор хазгай мөрөө дүүжилсэн зэрэгээс үзэхэд аль эртнээс энэ хэвээрээ байгаа. Хайхрамжгүй эзэгтэн харц хэнэггүй ширвэд өнгөрдөг нь мэдэгдэнэ. Дүүрва сууж нэлээд удаан хүлээлээ. Эцэст нь гэнэт үүд онгойж цэнхэр цэцэг цагаан шуухайг алтан саагаар хатгамлсан ягаан торгон бошинцтой Дэмрэл авгаа гүйн орж ирлээ. Би хонжилдоо байсан юм. Надтай уулзах гэж ирдэг чинь ямар сайн бэ? Намайг аль хэдийн марчихсан байх гэж бодсон шүү гэж тэр хэллээ. Тэгж хэлээд сайхан мишээж 2 гараа сар байхад нь Дүүрва энэ хүү хэр тааруухан өрөөнд биеийн тавирч тэр нэгэн удаа дэрэгдэн Нойрберт Вэрэний барьсан шигээр 2 гарыг адган авч нэгийг үнслээ. Дэмрэл авгаа Дүүрваг суулгаад та ямар өөр болчихоо бэ? Их сайхан болсон байна. Парис хотч танд зохиж дээ. Заах юм ярил да гэж толгойноос нь хөлийн хүртэл ажиглан хэллээ. Тиймхүү тэр хоёр хизээ язааны танил улс шиг аманд орсноо ярьж ингэж генет бий болсон энгийн нөхөрсөг харилцаанд баясан санаа сэтгэл төрлөх зам төрхөөр ойрхон хоёр хүнийг 5 минутын дотор салшгүй анд болгодог итгэл дотн үерхэл дотоод сэтгэлийн цахилгаан гүйдэл дамжингүйх нь улам ихсхийг таашаанхан сууцгаалаа.
Авгаа гинэт Дүүрвагийн яриаг таслаад би тантай цуг байхдаа зөв зүгээр байдаг нь ямар сони юм бэ? Тантай 10 жилийн танил шиг байх юм. Бид хоёр найз нөхөд болно гэдэгт итгэж байна. Та надтай найзлах уу? Гэж гайхсхийн асуулаа. Бололгүй дээ гэж Дүүрва хариуллаа. Гэвч Дүүрва инээмсэглсэн нь найзлахаас ч цаагуур бодлыг илтгэжээ. Авгаа энэ хурцунгийн нэмгэн бошинцтой байхдаа нөгөө цагаан бошинцтой байснаас гоё биш. Уран ээлдэг, уяхан ааштай биш юм шиг хэрнээ үлэмж дур татмаар үлэмж сони юм байна гэж Дүүрва бодлоо. Форест авгаа бол нүүрэндээ тогтчихсон юм шиг ээлдэгхэн нэмсэглэлээр та надад аятайхан санагдаж байна гэсэн хэрнээ хоолохон байгаарай гэх мэт. Ер нь биедээ татахын зэрэгцээ биеэсээ түлхэх шинжтэй нь үнэн санааг нь ухахын аргагүй учраас хөлдөн сүгдэн унаж цээжвчнийх нь нарийнхан хэмжээрийг үнсэн таалж цээжнээс гарах ариун сайхан үнэрийг үнэрлэн жаргамаар билээ. Тэгэхэд Дэмэрэл авгаа үлэмж бүдүүн хадун үлэмж тодорхой хүслийг төрүүлэх бөгөөд нэмгэн торгоны цаадах бие нь товлзон харагдах шиг болоход Дүүрвагийн хоёр гар салганан чичирч байлаа. Хүүхэн зогсоо цаггүй шулганахта уран шогтой үгсийг эрээлэхгүй оруулан чимж ярих нь дархан хүн өвөрмөц этгээ дарга хэрэглэн ажил дээр амжилт олж бусдад яавч чадашгүй зүйл мэт санагдж байсан юмыг гайхалтай чадмаг хийж үдсэн харсан улсыг гайхуулдаг л гоо. Дүүрва түүний ярихыг чагнаж суухтаа энэ бүгдийн цээжлээд авбал сайн юмсан чи. Өдрийн сонныг ярьснаас нь сүүлд Парисын гайхамшигт мундаг мэдээ болгоод найруулж болгосон ч ингэж бодлоо. Нэгэн хүн хаалга аяархан тогшоход ороор минийхөө гэж Дэмэрэл авгаа хэллээ. Охин орж ирээд Дүүрва руу шууд очиж гараа өгвөл энэ чинь ёстой ялалт байна. Лорина шал өөр болчихжээ гэж эхэн гайхан шивгэнлээ. Дүүрва охиныг үнсээд хажуудаа суулгаж эрхлүүлэн инхрийлэх хажуугаар энэ хугацаанд юу хийснийг төлөв томотойгоор асууж гарлаа. Лорина лимбийн их шиг мэт уяхан дуугаар том хүн лүгэ төв намбтай хариуллаа. 3 цагийн дохиод уграхад Дүүрва явхаар бослоо. Дэмэрэл авгаа манайхаар үргэлж ирж байгаарай. Өнөөдөр их шиг дэми юм ярьж суухгүй юу? Би их баярлан шүү. Гэхдээ мартснаас та яагаад Форестигийнхоор үзэгдэхгүй байна гэж хэлсэнд зүгээр дээ ойрдоо их ажилтай байсан юм. Удахгүй тэдний дуулзна гэж бодож байна гэж хариуллаа. Тийхүү тэднийхээс тодорхой бус бөөн найдварыг өвөрлөн гарчээ. Тэднийд очисон тухайга Форестэд өгч цухуйлгасангүй. Гэвч тэднийд очисныгоо удтал дурсан санахаас ч илүү тэр хүүхний дүр байнга үзэгдэж дэрэгдэн байгаа юм шиг бодогдоод нэг үгээр хэлбэл түүний биенээс нэг хэсгийг аваад ирсэн мэт гадаад төрх нь нүдний өмнө ургаж дотоод төрх нь дур булаам чанараараа сэтгэл санаанд нь хоногшин үлдсэн тул хайртай хүнтэйгээ хэдхэн хором жарган суус үед тохиолдог шиг тэрхүү дүрийг сэтгэлдээ үзэн баясаж явах болжээ. Энэ бол учир үл ухагдах хачин пүүр түр нандин далд сэтгэл догдлуулам нууцгай битүүлгээр дур татмын явдал байлаа. Удалгүй тэднийд 2 дахь удаага зочлоо. Зарц зочдын өрөөнд дагуулan оромгцол Лорина гарч иржээ. Охин энэ удаад гараа өгсөнгүй шууд тухаа тавьж үнсүүлээд ээж таныг жаахан хүлээ гэсэн хувцлаагүй байна. 15 минут болоод ирнэ. Би тантай сууж бай гэж хэлжээ. Лоринагийн ёсрохог байдал Дүүрвад өхөөрдөм санагдахаар нь их сайн байна. Энэ 15 минутыг хоёулаа хамт их баяртай өнгөрөө. Харин чи намайг томоотой хүн гэж битгий бодоорой. Өдөржин тоглочихдог хүн шүү. Тэгэхээр муур хулган болж тоглох санал байна гэж хэллээ. Охин мэл гайхаж том хүүхнүүд жаахан гайхаж шагшрахтаа инээмсэглдэг шигээр мишилзээд аяархан өрөөнд дотор тоглодгүй маа. Тэр надад хамаагүй. Би хаан л хаан тоглодог хүн. За илүү намайг бариарай гэж Дүүрва хэллээ. Дүүрва тэгж хэлээд
Лоринаг өдөж дуудан ширээ тойроод гүйхэд охин хойноос нь биеэ барьж даруухан инээмсэглэн дагаж байсгээд л гараа сарвайн биед нь хүрэх боловч хараахан гүйж зүрхэлсэнгүй. Гэтэл Дүүрва байсгээд зогсож явган сууж охиныг болгоомжилсхийн ойртонгууд нь хайцгаас гарсан чөтгөр шиг ганц үсрээд зочдын өрөөний нөгөө буланд буучсан байлаа. Энэ явдал охиныг хөгжөөж яван явсаар инээдэ барьж чадхаа болоод улам хөхөн баясаж бариад авчхаж болмоор харагдангууд жаахан бэрвшээсэн ч баярлан чарлаж даган давхижээ. Дүүрва охины замыг хааж сандал тавихад охин тойроод ирэхээр нь тэр сандлаа орхиод өөрийг барьж авна. Одоо Лоринагийн хацар нь ягаарч урд үзээгүй тоглоомоо улам улайран эцэг цуцхыг мэдэхгүй өрөө тасалгаан дундуур гүйж Дүүрвагийн аашлах, алиалах, заллах мэхлэхийг мөрдөн ажиглаж баярлан баяснаа хүүхдийн ёсоор хамаа намбаагүй гаргаж эхэлжээ. Чи баригчлаа шүү. Баригчлаа гэж хашгирлаа. Охин тавиулахыг оролдон хөлөө сарвалзуулж баясгалантайя инээн хөхөрч. Авгын орж ирээд мэл гайхан зог тусаж. Бурхан минь. Лорина тоглож байх шүү. Та чинь ид шидтэй хүн юм а ирхмэ гэлээ. Дүүрва охиныг доош буулгаж эхийнх нь гарыг үнсээд Лоринаг дундаа авч сууцгаалаа. Тэр хоёр элдэв юм ярмаар байхад угийн дуугүй Лорина энэ удаад маш догдолж зай завсаргүй шулганаад салсангүйд арга буюу хүүхдийн өрөөр оруулжээ. Лорина төв гаргалгүй үгэнд орсон боловч хоёр нүдэндээ доглон нулимстай явлаа. Надад нэг том төлөвлөгөө байна. Тэгээд таныг санаж байлаа л да. Чухам юу юм бэ гэвэл би 7 хоног болгон Форестийг нь зочлоод хариуд нь тэднийг зоогийн газар аваачиж хоололдох юм л да. Би зочныг гэртээ өрөх дургүй. Тэр талаар авиас мөхс. Бас тэгээд гэр ахын ажил юу ч мэддэггүй бүр таг амтэн шүү дээ. Замбраагүй зайгуул амтэн байхгүй юу? Ингэж байн зоогийн газар ураад гуруулахнаа болохоор нэг л зугаагүй байдаг да. Миний танилуд тэдэнтэй яриа таардгүй. Би үүнийг юунд ярива гэвэл танд нэлээд гайхмаар санал тавих гэж байна. Таачлав намайг бидэнтэй цуг хооллооч гэж гуйх гэж байгааг минь тааж байгаа биз. Бямб гарагт 7 хагаст Иришин цайны газар цуглана. Та тэр газрыг мэднэ үстэ гэж ярихт нь Дүүрвач уухайн тас зөвшөөрлөө. Авгай цааш үргэлжлүүлэн бид дөрвүүлээ. Яг сайхан хос осороо болно. Тиймэрхүү зугаа эмэгтэйчүүд бидний хувьд тун сонирн болохоор хөгжөөнтэй байдгийм гэж ярьлаа. Түүний хар хөх даашинз нь эгдүү хүрэм адтайгаар бэлхүүс гуй мөр хөхийг барьж ер хэлэх өөгүй тохируулан гойсон хөвд сундар нь зочдын өрөө мэт танаг муутай барагтайхан газар огт зохиогүйг Дүүрва нэг л гайхаж тэрч байдгүй зарим талаар эвгүрхэж байгаагийнхаа учрыг өөрөө ч эс ойлгожээ. Өмссөн зүүсэн бүхэн нь биеийг хав барьсан юм уу? Биед нь хальч хүргэсэн юм бүхэн нь хээнцэр ганган донжин олсон тул бусад бүх юм түүнд ямар ч хамаагүй байдаг бололтой. Дүүрва салж явахдаа бас л өнгөрсөн удаагийнх шиг хүүхний дүрийг сэтгэлдээ шингэн явсан нь үе хий үзэгдэл болон харагдах шиг боллоо. Тэнхүү товлсон өдрийг тэч яадан хүлээн. Гоёлын хөвц савах мөнгөний бололцоо хараахан гараагүй тул бас л зээлэр хөвц саваад зоогийн газар хамгийн түрүүн тогтоосон цагаас хэдэн минутын өмнө очлоо. Түүнийг 3 дугаар давхарт гаргаж цэцэрлэгт удамж руу харсан ганц цонхтой улаан өнгийн даавуугаар доторлсон бяцхан өрөөнд орууллаа. Дөрвөн хүнд зориулан бэлтгэсэн тавилга бүхий жижиг дөрвөлжин ширээний бүтээлэг нь өнгөлсөн юм шиг цав цагаан. 2 өндөр тавиур дээр зоосон 12 лааны гэрэлд хөвгөлтэй гялалзан үзэгдэх цом хундаг мөнгөн хэрэгсэл халуун сав тэргүүтэн байлаа. Цонхны цаана ургасан ганц модны навч тусгай өрөөнөөс туссан хурц гэрэлд тэр аяараа тод ногоон толб шиг харагдана. Дүүрва ханын адил улаан даван бүрээстэй намхан олбогт ванданд сууж суларсан бүршин хонхос хийгээд нүхэнд унаж байгаа мэт боллоо.
Эл том байшинг ерөнхийд нь шанга ус бүдэг чимээ дүүргэсэн нь гудмаар сүлжилдэх зарц нарын хэвсэн дээгүүр явахдаа гаргасан түргэн алхах хөлийн чимээ, мөнгөн хэрэгсэл, сав суулганы хангир жингэр дуун, түргэн зуурт онгой хаалганы хихтнаан, тусгай жижиг өрөөнд орж хаалгасан хүмүүсийн үг хэлэлцэх мэтээс бүрддэг зоогийн газрын сул нийлмэл шуугаан. Форест орж ирээд Францын аж байдал сонины газар байхдаа ёр гаргадаггүй дотн эрээгүй ааш гарган Дюрягийн гарыг барьж хөөхнүүд цуг ирж аваа. Би ингэж зоогийн газар юм идэх мөнч дуртай шүү гэлээ. Форест ширээг сайтар ажиглаад бүдгхэн сүүмэлзэх хийн дэнг унтрааж салхируулахгүй тулд цонхны нэг нүдийг хаагаад өөртөө салхинаас холхон суудлавч би бие бодлого болохгүй. Бүтэн сар овоо байснаа одоо дахиад л дордлоо. Мегмар гарагт театраас гарахдаа салхин цохиулснаас зайлаагүй юм шиг байна гэж ярьлаа. Хаалга онгойж нэмгэн алчуур унжуулсан бүрхтэй хоёр залуу хүүхэн зоогийн танхимын эрхлэгчийг дагуулan орж ирэхдээ номхон даруй байдалтай агаад ойрдох бүр уулзах бүр болгоомжлох сэтгэл төвөрлөдөг тул битүүлэг дур булаам нь иймэрхүү газар хүүхнүүдийн байн хэрэгэлдэг арга. Дюря Форест давгын өөдөөс өгтөн очтол манайхаар ойрдоо очсонгүй гэж олон там үг дэлгэж найз хүүхэн рүүгээ инээх хийлэн хараад "Тэмдээ би таныг мэднэ. Та Демарэл авгыг илүүд үзээд түүнд болохоор нь зав гаргах юм байх шиг үлээ дээ" гэлээ. Тэднийг суудлаа эзлэмэгц танхимын эрхлэгч дарсны нэрсэн жагсаалтыг Форест өглөө. Демарэл авгай хамгийн амттай шампан дарс авчраарай. Өөр юм хэрэггүй шүү мэдвүү гэж цовоос хэрглэн хэллээ. Тэгээд танхимын эрхлэгчийг явсан хойно догдлон инээж "Би өнөөдөр согтноо. Би ёстой нэг сайн наригнда" гэлээ. Түүний хэлснийг Форест дуулаагүй бололтой. "Цонх хаавал зүгээр үү?" гэж асуул. "Миний цээж өвдсөөр хэд хонож байна." Гэхдээ бололгүй яхав тэг гэлээ. Форест цонх руу очиж хоёр дахь нүдийг хаагаад царай зүс нилээн сэргэж суудалдаа суулаа. Энэ үед Форест авгай юм бодоод завгүй байх мэт дуугүй сууж доогуур хараад эгдүүтэй чимшиг сонирхон инээмсэглэн хундагануудыг харж байна. Жижигхэн чих гэмээр Остинд газрын тарган хясаа өгсөн нь давсалсан чихэр шиг аман доронгуудаа хайлна. Дараагаар нь шүл авчирч залуу хүүхний бие шиг улбар ягаан өнгөтэй хулд загас өгөөд яриа хөөрөөж эхэллээ. Бөөн шүүгэн дэгдээсэн нэгэн болчмгүй явдал. Тухайлбал дээд зиндааны нэгэн хүүхэн гадаад орны хан хүүтэй цуг тусгай өрөөнд хоолдод суугаад нөхрийнхөө найзад баригдсныг ярилцлаа. Форест тэр явдлыг үннээсээ шоолон инээхэд хоёр хүүхэн тэрхүү задгай амтыг үл бүтэх хорон санаат этгээ тэмээ нэрлэж Дюряч тэр хоёрын талд ороод тиймэрхүү явдалд оролцсон эрэгтэй хүн хэн байлаач гэсэн тэр хэргийн гол эзэн юм уу, итгэл хүлээсэн хүн, эсвэл санамсаргүй гэрч болсон хүн ер хэдийдч ялгаагүй таг дуугүй байх ёстой гэж шууд мэдгэлээ. Дюря цааш нь би биедээ итгэж болдог бол энэ хороовод аж төрөхөд ямар жаргалтай байхсан бол. Ер нь л голдуу эмэгтэй хүн хэл амнаас айгаад санснаа хийж чадахгүй байдаг. Үнэндээ тийм биз дээ. Түргэн зур жаргалын дээдийг амсаад авсныхаа төлөө гашуун нулимс асгаруулж арилжгүй шившиг болчихно гэж айдгүйсэн бол богино хугацааны зугаа цэнгэлд үл татагдах гэнэт үүссэн бөөн тачаал янаглах ойртохын гайхамшиг сайхнаас хойшсуун дургуцах эмэгтэй хүн гэж байхгүй шүү дээ гэж ярьлаа. Дөрвөө тийхүү ярихдаа нэг хүнийг хамгаалах мэт өөрийгөө өмөөрөх мэт надаас айлтгүй шүү туршаад үзэлдэ. Миний хэр зэрэг үнэнчийг мэдэж авцгаанда гэж ойлгуулахыг оролдох мэт маш итгэлтэй галтай цогтой батлан ярьжээ. Хоёр хүүхэн түүнийг сайшаан ширтэж битүүдэд зөвшөөрч дэмжин дуугүй сууснараа бидний томоотой зан суртахуун ер Парисын хүүхнүүдийн зан суртахуун нууц задрахгүй гэдэгт хатуу итгэж болдог бол
Юу ч биш юм шүү дээ гэж бас л батлах мэт байлаа. Форест өрөөсөн хөлөө дороо нуглан олбогт вандан дээр хэвтсэн хэвтэйгэн хооронд сууж фрака халтартуулахгүй санаатай амны алчуур дотор хантаазныхаа цаагуур чихжээ. Тэр ухаа эднийг дураар нь тавьбал яаж хойлоохын мэд зөх юмгүй гэж гэнт хэлээд эрээ цээргүй нээж чөтгөр авгч хардцуулч юм хөөх явуулстаа гэлээ. Хайр сэтгэлийн тухай яриа үүслээ. Дөрөв үрдийн дурлал гэж байхгүй. Гэхдээ урт удаа хугацаанд бие биенээсээ салж чадахгүй. Харилцсан бие биеэ хүндэтгэж итгэсэн нэгт нөхрөл байж болно. Бие махбодын талаар ойртох нь сэтгэлийн холбоог бэхжүүлээд байхаас цаашгүй дээ гэж ярьлаа. Харин голдуу салж сарниж төгсдөг, хардах, бие биеэ зовоох, гуйх, говших, загнах, зүгх мэтийг жигшин ярьлаа. Түүнийг ярьж дуусахад Демарел авгай санаа алдаад. Тийм ээ. Хайр дурлал гэдэг бол амьдрал тохиолдог ганц баяр баясгал юм. Гэтэл бид дэндүү их шаардлага тавиад өөрөө өөрсдөө муудуулах нь олон та юм да гэж хэлбэл Форест авгай хутгаар тоглох зуураа. Яриа юу байх вэ? Хайрлуулж байна гэдэг сайхан шүү гэлээ. Дараагийн хоолыг хүлээх хоорондоо байн шампан дарс шимэж бяцхан дуграг талхны орон хальсаар даруулан сууцгаалаа. Шимхийн тоолонгоор дотгош орж байгаа энэ тунгалаг дарс хамаг биеийг халууцуулан мансууруулсны адил хайр дурлалын тухай бодол согтууруулан мангалзуулсаар аянда бүх оюун санааг нь эзэмдэн авчээ. Тэгсээр байтал чихрөөс жижигхэн хошиглоод дээр нь хоньны махаар хийсэн шүүслэг зөөлөн татаж хийснийг оруулж ирлээ. Сайхан чөтгөр ав гэж хэмээн Форест дуу алдлаа. Цөм яаралгүй зөөлөн мах цөцгий шиг тослог ногоог амтрахын тамшаалж идцгээлээ. Би дурлахаараа ертөнцийн бүх юмыг харахаа болоод ганцхан түүнийг л боддог юм гэж Дөрва дахин яриа үүсгэлээ. Дөрва үүнийг маш итгэл төгс үнэмшилтэй хэлж. Хайр дурлалын тухай ганцхан бодлол амттай хоолтойг хамсраад баяр хөөр болгожээ. Форест авгай ердийн хэнэггүй байдлаараа анх удаа гар барьж нэг гар нь та надад хайртай юу гэж асуухад нөгөө гар нь урдаас тийм ээ би чамд хайртай гэж хариулж байхыг юутай ч зүйрлэшгүй юм гэж аяархан дуугарлаа. Демарел авгай хундаг шампан нэг амаар хөнтрөөд хундгаа ширээн дээр тавьж хөвгөлтэйгээр харин тийм ээ би тийм эргэлт буцалтгүй дурлалд дуртай биш шүү гэж хэлэхэд нь цөм дэмжин инээлдэж бүгдийнх нь нүд гялалзан сэргэлээ. Форест олбогт вандан дээр гэдрэг налан хоёр тохойгоороо дор тохойлдоод үгээ төв болгож та санснаа элен далангүй ярьдаг их сайн хүн байна. Харин эрхэм Демарелгой та энэ талаар юу боддог хүн бол гэж асуулаа. Авгай дээд зэрэгээр дургүйцний шинж тэмдэг болгож мөрөө хөдөлгөөд үгээ тодсгож сунжруулан эрхэм Демарелгойд энэ талаар тодорхой бодол алга үүнээс зайлс хийдэг хүн гэлээ. Тийнхүү явн явсаар тэдний яриа хайр дурлалын ориглуун дээд онлоос цэвэр ичимтгий завхаа явдал руу онгодон орсон юм шиг шилжин орлоо. Эмэгтэй хүн хормойгоос өгөхийн адил бүтээлгийн сөхөөд байгаа юм шиг далд утгатай битүүлэг үг санснаа ил хэлэхгүй сухуйлгаад орхих ичгүүртэй үл бүтэх явдал цаана бүдүүлэг утгатайч наана боловсон яриа шууд хэлчихж болдгүй зүйлийг сэтгэлийн дотор хоромхон зуур ургуулan бий болгодог үгс оюун санааг шившигт явдал руу түлхэж тэвэрлцэх мэт тачаадан дурламар мөрөөдөлд хөтлөн аваачих. Тачаалын галд үлэн дотор умбаж байхыг цаг үхтэл нуун далдалдаг тэр ичмэр имийг амьлуулан босгоход хэрэг болж дээд зиндааны хүмүүсийн өөр хоорондоо хайр дурлалын нууцлаг тоглоомоор тоглоход нь тус болдог тийм үгс хэлцэх цаг нэгэн тэржээ.
Дараа нь халуун хоол, ятуу, бүдэн шувууны мах өгч түүн дээрээ вандуй нэмээд бас жижиг савтай татмаг төмпөн шиг том савнд дүүртэл хийсэн ногоон хөвд гэмээр далбагар навчтай шанцаа авчирлаа. Сайх дөрөв ярианда халж хайр дурлалын давлгаан думбан амталж таашаалдаг хэдийнэ болж хам хум өмхөлж гарчээ. Хоёр хүүхэн үе осолтой юм цухилах боллоо. Тэгтээ Дэмэрэл авгаан баргал өөдсөн шинжтэй угийн зоримог зангаараа ярьж, Форест авгаан дур татам бүрэг даруй зангаараа ярих, хэлэх, инээмсэглэх, аашлах, хөдлөختөө ичингүүрэх байдалтай нь түүний амнаас гарах үгийг зөөлрүүлээгүйгээр үл барам харин ч улам зоригтой болгох ажээ. Форест дэрэн дээр таран хэвтээд инээж хөгжиж хоол ундыг зай завсаргүй ууж идэн хэл аманд оромгүй ичгүүртэй хөнгөн хуумгай юм байн ярихт нь авгайнаар заримдаа тийм бүдүүлэг юм сонсоод үнэхээр зовх боловч ихэнхдээ ёсыг бодож хэсэгхэндээ ичингүүрэх мэт болно. Форест: "За хүүхдүүд минь, та нар ийм маягаар яриад байх юм бол хэцүү юм руу орж мэдэн шүү" гэж ямар нэгэн ичгүүртэй юм ярьсныхаа сүүлээр хэлж байлаа. Амттан өгөөд хойноос нь кофе оруулж ирлээ. Ликер дарс тэртээ тэргүй согтуурсан тарих толгойг нь мансууруулан халаажээ. Дэмэрэл авгай хэлсэн үгэндээ хүрч үнэхээр согтлоо. Зочдыг хөгжөөхийн тулд үнэн байгаагаасаа илүү согтуу харагдахыг хүссэн хүүхний баясгалантай хөөрхөн ааш гарган үннээ хэллээ. Форест авгай дуугүй байсан нь болгоомжлсноос болсон ч байж болох юм. Харин дөөрва ямар нэгэн болчмгүй юм гаргачихвээ хэмээн эмээж догдолсон сэтгэлээ маш чадмаг далдлан суулаа. Тэд тамхи татцгаалаа. Гэтэл Форест гэнт ханиалгаж эхэллээ. Цээж нь дэлбэрэх гэж байгаа юм шиг бачимдаж духны хөлс бурзайн амаа алчуураар таглаад учир зүггүй хөхүүлэн ханиалгаж хүчилсэндээ хүрэн улаан болжээ. Форест арай хийж амьсгаа аваад "Тэгнэ тэр энэ сайхан зочлол надад таарахгүй юм байна. Ямар валдарсан юм гэж хэллээ. Өвчний бодол сэтгэлээр унгаж үргэлжид баясгалантай хөөртэй байсныг хоромхон зур алга болсон тул "За гэртээ харъя да" гэлээ. Дэмэрэл авгай зарцыг дуудаж тооцоо хий гэсэнд тэр даруй тооцооны цаас авчирч өглөө. Авгай эхлээд үзэх завдснаа бичээстэй тоо жирэлзээд байхаар нь дүүр яруу сарвайж "Би юу ч үзэхгүй байна. Бүр согтчихж та миний орноос тооцоо хийж" гэд төрөвчээ чулуучглаа. Бүгд 130 франк болжээ. Дүүрва дахин нэг шалгаад мөнгөн тэмдэгт хоёрыг гарган өгч хариултыг аваад хүүхэнд "Цайны юм гэж хэдийг үлдээх вэ?" гэж асуухт нь "Өөрөө л мэд, надад мэдэх юм алгаа" гэлээ. Дүүрва тавг дотор 5 франк тавиад эмхтээд төрөвчийн эргүүлэн өгтөө. "Би таныг гэрт нь хүргвэл болохсон болов уу?" гэж асуулаа. "Тэгэхээс яах вэ? Би ганцаараа гэртээ хүрч чадахгүй" гэлээ. Форестэгийнхэнтэй салах ёс гүйцэтгээд гарахад Дүүрва Дэмэрэл авгатай нэг сүйхэнд суух боллоо. Дүүрва хүүхэн хажууханд нь сууж хоромхон зур гудамжны дэнлүү гэрэлтүүлэхэд авахаас өөр гэрэлгүй ийм харанхуй хаалттай хайрцаг шиг юм дотор тун ойрхон байгааг мэдрэн явлаа. Хувцсны цаанаас хүүхний биеийн халуун элч нэвт төөн мэдрэгдэж тэврээд авахсан гэдэг дарагдашгүй хүсэлд бүрнээ автагдсан болохоор ганц ч үг зохиолгож чадахгүй болжээ. Үдсээд алдвал яадаг бол гэж Дүүрва бодлоо. Хоолны үеэр ярьсан зүйлүүдийг санахтайгаа зэрэг зориг орох боловч хүүхэн дургүйцэж шууган дэгдэхээс айна. Хүүхэн цаад мухартаа шахан хөдлөхгүй суугаад бас л дув дуугүй явлаа. Гадны гэрлийн туяа сүйхэнд орох зур нүдний хэрхэн гялалзан харж явааг хараагүйсэн бол өмтөж явна гэж бодмоор. Юу бодож яваавал ийм үед чимээ гаргаж болохгүй. Ганц үг, бүр сорын ганц үг л хамаг хэрхийг гутааж мэднэ.
Үүнийг Дүря мэднэ. Тиймээс гэнэт улаан цайн дайрч хараахан зүрхэлсэнгүй.